1974 оны 9-р сард нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар Эрдэнэтийн нийгмийг аюулаас хамгаалах хилцээний бүтэц 8 хүний бүрэлдэхүүнтэй анхны цагдан сэргийлэх групп байгуулагдсан нь Орхон аймаг дахь цагдаагийн байгууллагын эхлэл болсон түүхтэй. Группийн дараагаар Хошууч Бадмаараа томилогдож, аюулаас хамгаалах ажил хариуцсан төлөөлөгчөөр Эш Дорж, Б Баян Жаргал, Эс Чулуунбаатар, цагдаагаар П Бадчир, Эс Бол, С Эрдэнэсэн Наруу, Г Давг самбуунаар томилогдсон ажиллаж байна. Энэхүү анхны бүрэлдэхүүн нь тухайн үеийн Эрдэнэт хотод хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтээ тэмцэх, урдчлан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж, өнөөгийн Орхон аймаг дахь цагдаагийн газрын бат бөх суурийг тавьсан байна.